Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл. Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах. Үндсэн хуулийн 39-р зүйл. Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэгэн маргаантай заалтыг залруулж байна. Ерөнхий сайд болон засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн улсын хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Харьцангуй цөм гишүүнтэй парламенттай манай улсын хувьд улсын хурлын гишүүн нь засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллах нь сөрөг үр дагавар давамгайлж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа тул уг хоёр албан тушаалыг хавсарч болох тодорхой хязгаарыг тогтоож байна. Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болох тодорхой хязгаар тогтоосноор эрх мэдлийн харилцан хяналт тэнцэл хангагдана. Монгол улсын үндсэн хууль.